Шив шинхэн байсаар 100 жилийг үзгэсэн эмээ эрмэн өдрөг бодолтой илгэмсэг үзэгч та бүхнийхээ амар амгалан айлтган мэдчилж Эрдэнэтэнтэй ярилцах цаг нэвтрүүлгийн маань шинэ дугаар инхүү эхэлж байна. Энэ удаагийн Эрдэнэтэнтэй ярилцах цаг нэвтрүүлгийн маань зочноор Монгол Улсын боловсролын их сургуулийн харьяа гүнзгийрүүлсэн сургалтаа ерөнхий боловсролын сургуулийн захирал клиникийн профессор Монгол Улсын гавьяа тогш Ташцэрангийн цэцгээ огш оролцсон. Юуны өмнө бидний урилгыг хүлээж авч манай студид морилон цаацанд үзэгч түмнийхээ өмнөөс баярлалаа илэрхийлье гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр бас багш нарын баярын өдрүүд болж байна. Үнэхээр энэ багш нарын баярын өдрүүд гэдэг бол зөвхөн нэг эгд жирийн баяр биш. Энэ бол хүн төрлөختөн тэр дундаа Монгол түмний маань их сайхан баяр гэж бодож байна. Яагаад гэвэл монголчууд одоо багшаан шүтэж, аав ээжийн шүтэж, номон шүтэж ирсэн ийм сайхан ариун сайхан уламжлалтай байлээ. Тэгэхээр багш нарын баярын мэндийг үзэгчдийнхээ өмнөөс танд болон танай хамт олонд хүргэх зэрэгцээр багш нарын баяр гэдэг бол энэ мэдрэмж одоо багш хүнд ямар мэдрэмж төрдөг вэ? Энэ эгэл жирийн ярианаас яриагаа эхлэе гэж бодож байна багш. За тань ч гэсэн Монголын багш нарын болон олон улсын багш нарын баярын мэндийг хүргье. Баярлалаа. Тэгэхээр хуучин бол багш нарын баярыг чинь өвөл 2 сард хийдэг гэсэн шүү дээ. Тэгээд энийг бол өөрчлөөд ер нь бас дэлхийн багш нарын өдөртөө ойртуулсан баг. Тэгээд намар тэмдэглэдэг болсон. Тэгээд намар тэмдэглэлд нь бас их зүгээр юм байна л да. Ер нь бол яг хүүхдүүд намар хичээл одоо сургуулийн ажил эхлээд яг эхлэл байдаг. Нийгэм ингээд цуглаад ирж байгаа. Яг цуглаад ингээд 100 амраад ингээд. Тэгээ энэ үед л ингээд багш нарын баяр хийх их зохимжтой юм байлээ. Тэгээ өвөлч бас нөгөө багш цагаан сартад авахцаад яг баяр ихэнх одоо багш нарын чинь эмэгтэйчүүд эзэлдэг хоёрын. Тэгэхээр цагаан сар шин бас одоо гэрийн эзэгтэй эмэгтэй хүн бол их оройтой байдаг учраас их давхцаад бас хоёр баяр том баяр авахцаад жоохон аль хальтай хүндрэлтэй байдаг гэсэн баг. Тэгээд энэ намар усны их сайхан зөв зохистой тийм бас цаг үе тохирсон юм баяр болж байгаа юм билээ. Энэ бас манай багш нар их баярлж байгаа юм байна дээ. За ер нь тэгээд Монголын багш нарын тохиолдуулаад манай бүх одоо үе үеийн багш нар маань баярлдаг ганц баяр. Тэгээд ялангуяа одоо сургууль цэцэрлэгийн шин нээлт болж идэг. Шин одоо багш нар бас сургуульд ирж байдаг, залуу ирж идэг. Шин хүүхдүүд илс ирж идэг. Тийм учраас энэ багш нарын баяр бол дандаа шин юмар эхэлж байгаа. За язгуураараа гигээ энергитэй. Тий, тийм учраас их сайхан баяр болж байгаамаа. Тэгэхээр ер нь би одоо сэтгүүлчийн хувьд одоо эгэл жирийн хүмүүний амьдралын өртөн дээр төр буудлаад ингээ буцаад явж байхад олон зүйлтэй олон хүнтэй уулзч учирдаг л да. Тэгээ Монгол Улсын боловсролын их сургуулийн сүүлийн одоо 4-5 жилийг одоо ингээ бүхэлд нь одоо сэтгэлийнхэн толинд харж мэдрэмжээр харж байхад бол эрс шинжилтийн босгон дээр эрс өөр болж шин алхмуудыг хийж зоригтой хийж чадсан шин цэгээс шин өнцгөөс одоо олж харсан олон зүйлүүдийг хийсэн гэж харагддаг. Тухайлбал одоо багш нараа одоо хөгжүүлэх тий багш хөгжижээс сурагч хөгжинө гэдэг ийм үжил баримтлалыг бол баримталдаг. Ер нь ингээд ороод харахад олон зүйл нь одоо цоо шин болсон. Би өөрөө тэр сургуулийг бас олон жилийн өмнө төгссөн хүний хувьд одоо өөрийнхөө төгссөн он цаг өнөөдрийн он цагийг одоо харьцуулахад бол тэнгэр газар шиг бас ялгаатай байжээ. Энд бол одоо цэвэрхэн газар хүн цэвэр гიშгч амьдрд юм а гэдэг энэ философи бол тэнд байх шиг байна. Та одоо дотор нь бас ажиллаж байгаа багш захирал хүний хувьд бас энэ тухай бас өөрийнхөө сургуулийн талаар бас манай үзэгчтэй сэтгэлээ оролцохгүй. Тэгэхээр би бас тань шиг олон жилийн өмнө энэ сургуулаа өөрөө төгссөн. Тийм төгсөгч нь байгаа. Тэгээ сүүлийн үед одоо манай боловсролын шинжилгээ хүрээнд тэр дундаа манай их сургууль маань нэлээд их одоо шинжилгээ хийсэн. За одоо өөрөлдвөл олон салбар сургууль байсныг нэгтгэхэд ингээд тий тэгээд цомхон болгосон. Тэр бол бас чанарын асуудалтай холбоотой байгаа. Тий за сургуулийн хөтөлбөр бол одоо манай их сургууль хамгийн их өөрчилсөн гэдэг юм билээ. Тий за тэрний нэг одоо бас шинжилгээ ажил нь бол манай дунд сургууль их сургуулийн харьяа дунд сургууль байгуулсан явдал нь маш том бас ерөнхий боловсролын сургууль. Тий дунд сургууль байгуулсан явдал. Тэгэхээр манайх өөрөө боловсролын их сургууль багш бэлтгэдэг сургууль. Тэгэхээр харьяанда зайлшгүй бол дунд сургууль байх шаардлагатай байдаг юм билээ л дээ. Ер нь гадаадын өндөр хөгжөлтэй орнуудын боловсролын ялангуяа багш бэлтгэдэг их дээд сургуулиуд зайлшгүй бүр сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлдэг тийм байгууллагатай өөр цэцэрлэг тийм тэгээд дунд сургууль ийм байдаг юм билээ. Тэгээ энэ жишгийг бас дагаад
олон улсын одоо бас их дээд сургуулиудын жишгт хүрэхийн зэрэгцээ нэг одоо алхам бас энэ дунд сургууль байгуулсан явлаа гэж бодож байгаа. Манай сургуулиуд одоо 3 жилийн өмнө байгуулагдсан. 14-өөс 15 жил бид нар нээлттэй хийгээд анхлах сургууль нээжсэн. За энд нэг 30 хүрэн орчим хүүхдүүд суралцаж 10 хэдэн хүүхд 10 гаруй хүүхдүүд төгссөн байгаа. Тий. За тэгээ дараа жил анхны алхам. Дараагийн жил бид нэр байртай болсон. Байраа өргөтгөөд хуучин дээр хойно бол анх бол Б байран дээр нэг одоо нэг хэсэг анги 3-4 анги бид нэр эзэмшиж ингэж хичээл эхэлж ирсэн. Дараа жил 16 15 шинэ жилээс нодны бол одоо манайх байртай бүтэн одоо сайхан 3 давхар байртай тусгай ингээд бие даасан сургууль болсон л доо. Тий. Тэгээ энд бол нодны бид нар одоо 200 шахин хүүхдүүдийг элсүүлж авсан. За шинэ алхмаар 1-р ангиас бид нар 12 дахь анги хүртэл ингээд яг бүрэн цогцоор нь ангиудыг бүлэг авчин гэж хичээлүүлсэн байна. За энэ жил энэ тухайд бас мөн л одоо 11-ээс биш 1-ээс 10 дараагийн сурагчдыг элсүүлж авсан. Нодныхаас тоо бол ихсэн. Хүүхдийн толгойд 300 шахам болсон байна. За хөтөлбөр бас одоо өөрчлөгдсөн, шинжлэгдсэн. Манайх их сургуулийн харьяа учраас их сургуулийн эрдэмтэн профессорууд манай өөрийн одоо үндэсний багш нартай хамтраад хөтөлбөрийг өөр одоо нөгөө бус дунд сургуулийн үздэг хөтөлбөрөөс арай ахиу арай илүү тийм боломжоор хөтөлбөр хүүхд мэдлэг олохоор хөтөлбөр хийсэн байгаа. Тийм. Энэ жоох ялгаатай. Нөгөө талаар манай сургуульд хэн боловч одоо ямар ч хүүхдүүд ирж одоо хөстээр ирж сурах бүрэн болцоотой. Бид нар одоо энэ ялангуяа нэг нэртэй одоо бас гайгүй хувийн сургуулиуд байна шүү дээ. Одоо шинэ Монгол гэдэг ч юм уу, орчлон гэдэг ч юм уу те. Шинэ үе гэдэг ч юм ингээд. Энэ сургуулийн хүүхдүүдийг бол жоохон сонгож авдаг. Заавал эсдийн шалгалт өгөө тэнд хүүхдүүд хинц хэмжээгээр өөрийнхөө хэмжээний стандартын дагуу сургуулийнхаа стандартын дагуу хүүхдүүдийг шалгаж авдаг юм. Тэгээд олон зуун хүүхд ингээд тэнц шалгуулад тэнцдэггүй. Манайх бол ихгүй. Манай сургууль зорж ирсэн хэн бүхэнд манай хаалга нээлттэй. Бодлогол зүг барьдаг тийм. Тэгээд манайх бол хүүхдээ орсон хонь шалгаад ямар төвшөнд байна вэ? Аль ангийн ямар хүүхд. Жишээлбэл одоо 7 дугаар ангийн хүүхд байна. 6 дугаар төгсөж ирсэн хүүхд заавал шалгах хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр хүүхд 6 дугаар ангийнхаа стандартыг хэр зэг эзэмссэн байна уу? Тэгээд 7 дугаар ангийнхаа шууд үзэж явах болцоотой байна уу? Эсвэл одоо нэмж өмнөхөө одоо жоохон баттах ч юм уу тийм ээ? Сэргийх ч юм уу. Тэгээд 7 дугаар ангийнхаа хөтөлбөрийг үзэх шаардлагатай байвал тэр ямар төвшөнд байгаа гэсэн л хичээлийг заана багш нар бол. Тэр нь тохирсон хөтөлбөрөө хийнэ. Магадгүй нэг ангид одоо 7 дугаар ангийн хүүхд иж хахад 2-3 хөтөлбөр нэг хичээл дээр Монгол хичээл ч юм уу те 2-3 хүн одоо хөтөлбөрөөр хичээл зааж магадгүй багш нар тэр нэг гаднаас ирж байгаа олон янзын одоо мэдлэгтэй хүүхдүүд янз бүрийн мэдлэгтэй байгаа учраас хүүхдэд тохирсон яг төвшөнгөөс нь зааж авч байгаа учраас бас нэг онцлог. Энэ онцлогийг бүхэлд нь аваад үзэхэд уян хатан байдлаар тэр цэгээс олж харж байна шүү дээ тий. Тэгэхээр одоо гүнзгийрүүлсэн гэдэг энэ нэр томьёо бол одоо Монголын нийгэмд одоо нэгэн хэм маяг болчихлоо. Одоо гүнзгийрүүлсэн гадаад эдний сургалтаа ч гэдэг гүнзгий гэдэг яриад байдаг. Танаас сургууль бусад юунаас одоо тэргүй одоо саяны ярьсан энэ сэдвээс одоо ялгаатай хэдий боловч ер нь яг тэр хүүхдүүдийн дэвшил нь одоо харагдав. Одоо өөрсдөө ч одоо ажлын функцийн хувьд. Тий. Тэгэхээр боловсролын үр дүн гэж бол бас хурдан биш шүү дээ. Өнөөдөр манайх 3 жилийн өмнө хаалгуудыг нээж гин гэж байна. За яг манайх эхнийхээ төгсөлтийг хийсэн 10-аад хүүхд төгссөн. Тэр хүүхдүүд бол 1-р ангиас яваагүй шүү дээ. Гаднаас ирсэн хүүхдүүд нэг анги болсон тий. Тэгэхдээ тэр хүүхдүүд зорилго нь бас одоо 3 хүүхд нь анаахын дэд орно гэдэг ингээд тэгээд багш дээр ингээд химийн багш дээр гүнзгийрүүлж хичээлээ үзэж авсан. За 2 хүүхд нь их сургууль гэж явсан. Инженери ангид орж орно гэж зорилго тавьсан тийм. За ингээд энэ хүүхдүүд яг тэр багш нартайгаа уулзаад багштай уулзаад ингээд багш нь хичээлийг тэр хүүхдээ анаахын дээд сургуульд оруулах нөгөө хүүхдүүдийг тэр зарсан сургуульд оруулах тийм стандарт өгч чадсан. Тэр би одоо ингэж бодож байна л да. Тэр анхны төгсөл бол эхний 3 анхад орсон 3 хүүхд бол 1200 хүүхд өрсөлдсөн тэр жил анаахад нийтдээ 1200. Тэгэхэд манай 3 сурагч 50 дээр нэг хүүхд нарсан, 90 дээр нэг хүүхд орсон, 110 дээр нэг хүүхд орсон гэдэг 3 хүүхд ороход амжилт. Тэр бол бага биш амжилт байхгүй. Тий. Ер нь бол босрол бол удаан шүү дээ үрдэн бол. Одоо манайх 1-р ангиас авч байгаа юм чинь энэ хүүхдүүд
бага сургуулаа төгсөөд, дунд сургуулаа төгсөөд, ахлах сургуулаа төгсөөд, ихтэй сургууль төгсөөд тэгээд амьдрал дээр тэр хүүхэд одоо гарч ижил бидний үрдүнд гарна. Тийм. Тэгэхээр эмх цэгцтэй айлын нөхөө эмхтэй хүн л гоцтуу гэж хуржийн сайхан зүрдсэн үг гэдэг. Тэгэхээр би санаанд нэг айлын хүүхдийг одоо танаас сургууль хүргэж өгч исэн. Гэтэл одоо аав ээж нь надад захиад хүргээд өгөөч гэдэг. Тэгээд орж яхад бол үнэхээр энэ цэвэрхэн газар хүн цэвэрхч гэж амьдрдсан байна гэдэг бол танаас сургуулийн одоо байгаа байдал дүр төрх тэнд байгаа сурж байгаа хүүхдүүдийн сэтгэл төвшин, итгэл дүүрэн ая тогтой байгаа байдал бол миний сэтгэлийн төлөнд бол харагдчихсан. Учир хэмээвээс эмх цэгцтэй айлын нөхөө эмхтэй хүн л гоцтуу гэдэг энэ үгүүд одоо танаас сургуульд бол биелэл болж гэдэг. Үнэхээр энэ сайхан орчинд хүүхэд бол одоо сэтгэл төвшин, итгэл дүүрэн одоо суралцна гэдэг бол тэр энэ дэлхийн одоо амьд цэцэг болсон хүүхэд багчуудыг хараад би уран бүтээлчүүнийхээ хувьд бол бахархаж ирсэн л да. Тэр айлын ийм сайхан орчин ч одоо хүүхэд ийм сайхан суралцсан сайхан ингээд итгэл найдвартай ингээ байх нь аав ээжийн ч гэсэн хүргэж өгчөөд сэтгэл төвшин ажил төрлөө хийгээ явж явах ийм сайхан байсан. Тэгэхээр сургалтын энэ орчин бүрдүүлнэ гэдэг бол танай хамт олонний бас нэг сайхан итгэл зүтгэлийн бас мөн чанараа. Та энэ давхраа бас манай үзэгчтэй. Тий. Энэ сургууль ер нь бас аливаа сургууль байгууллага үүсэн байгууллагууд гэдэг бол бас их хөрөнгө шаарддаг тий. Ялангуяа сургуулийн орчин бол арай өөр шүү дээ. Ухаанда самбар, шохоо тэгээд хүүхдийн суудаг сандал ширээ стандартын байна уу юу тий. Одоо бас цэмцгэр бас байх хэвээр, шинэ байх хэвээр, шинэ үс чамчин. Тэгээд их сургууль бол өөрийнх нь харьяа учраас арай хөрөнгө одоо бас зарцуулах нь бол болцоотой тийм. Энд их анхаарч одоо хөрөнгө зардаг. За яанаас гэсэн одоо бид нар бас яг улсын сургууль учраас адилхан одоо бас нөгөө дунд сургуулиуд одоо би шинээр болж байгаа сургуулиуд өгдөг тийм материалыг баазаар хангадаг. Тийм. Тэгээ манайх бол яг хоёр талаасаа хангаж байгаа учраас бусад сургуулийг бодоход арай илүү одоо боломжтой л да. Тийм. Тийм ч учраас таныг одоо ороход тийм сайхан бас нүдэнд дулаахан болж чадсан. Энэ бол манай бас тэгээд санаачлагаараа манай багш зөндөө юм хийсэн байгаа. Одоо үүднийхэн бис зүйл тэр анги тангимад огчвол бас л одоо багшийн хийх ажил шүү дээ. Тэгээд тэрийг бол таны хамт олон тийм хийсэн. Нэгэн байгуулж чадсан гэдэг. Тэгэхээр цэцгээ өгшөө өнөөдөр ингээд багш нарын баяр гэдэг бол үнэхээр ёс суртахууны том баяр юм а тийм. Ягаад гэвэл багшгүй хүн гэж байхгүй. Хүн багштай. Энэ хуруу төрсэн ихийнхэн алтай хөвлөнөөс төрсэн хүн багштай байдаг. Аав ээжтэй байдаг л угадал. Тэгвэл Монгол орны 408 зохист байгаа энэ олон Монголын ард түмний орон дээжтэй болсон багш нарын баяр одоо болж байна. Үүний цаана Монгол улсын боловсролын их сургууль буюу хуучнаар багшийн дээд сургуулийн одоо 65 жилийн болж байна. Энэ 65 жилийн бүхэлд нь аваад үзэхэд бол үнэхээр бол ёс суртахууны том баяр юм а гэж би уран бүтээлчнийхээ хувьд бол бахархан бодож байна. Тэгээд Монгол улсын боловсролын их сургуулийн 65 жилийн ойн тухай бас үзэгчтэй сэтгэлдээ болцгүй. Ер нь танай хамт олон 65 жилийн ойг өгтөж ямар ажил хийв те. Уран бүтээлчний хувьд бол сэтгүүлчийн хувьд бол олж харахад бол одоо доктор профессор мөнх жаргал захиралтай танай удирдлагын баг болон нэлээд томоохон ажлуудыг далайцтай хийж байгаа бол харагдсан л да. Та бас өөрөө бас нэг бүрэлдэхүүн сургуулийн захирал хүний хувьд энэ тухай сэтгэлдээ болцгүй. Тэгэхээр 65 жилийн түүх их удаан түүхштэй тийм маш урт хугацаа. Их агуулгатай. Их агуулгатай тийм. Тэгээд энийг 65 жилд одоо би сайн тоог нь мэдэхгүй байна да. Хэдэн мянган багш нар одоо төгссөн байна тийм Монголын. Тэгэхээр тэр бол ерөөсөө энэ сургуулийн бахархал, энэ сургуулийн одоо бүтээгдэхүүн тийм. Энэ сургууль одоо үйлдвэрлэлийн одоо ганц бүтээгдэхүүн шүү дээ тийм багш нар. Тэгэхээр тэгээд тэр багш нар бол ямар сайн багш нар явж энэ ямар манай нийгмийн одоо гол хүчин болж байгаа энэ ирээдүйд дандаа залгамжлал ингэ боловсрол олгоод манай улс орнд тэр боловсруулсан хүмүүсээ дамжаад одоо эзэн болоод ингэж явж штэ тийм. Тэгээд тэр одоо хүмүүсийн одоо манай сургуулийн бүтээгдэхүүнд нийгэм авч явж байна. Үндсэндээ бол тийм ээ. Тийм. Тэгэхээр тэр одоо ингэж харахад бол одоо 90 оноос хойш харъя л да тийм. Манай сургууль хичнээн одоо оюутан төгсөөд хичнээн багш бэлгээр гараад тэгэл одоо манай улс хөгжөөл урагштай л байгаа. Одоо хонд барилга байшин хөгжөөл энд одоо манай багш нар сайн хөгжиж инженер хөгжүүдийг бий болгосон дээ шүү дээ. Тэгээд манайх ингээд өндөө хичнээн хөгжиж манай улс бол эднээс хойш тийм ээ. Тэгээд энэ бол манай сургуулийн одоо гол бүтээгдэхүүн, манай сургуулийн одоо бахархал юм да. Тийм. Нийгмээ хараад ерөөсөө энэ
миний шав одоо энийг барилга босгосон миний шавын одоо төрийн түвшээ байж нэг энэ чинь тэгэхээр нийгмийн хамгийн том одоо авч явж байгаа салбарыг үүрдэг тий багш босролын их сурвалж шүү дээ. Энэ торгоны хээ уулзж байгаа юм шиг энэ сайхан агшинд бол та 65 жилийнхаа тохиолдуулаад хамт олон болон Монголын эх орны минь 408 зохистой байгаа багш нартай болон мэдчилгээд дэвшүүлж болно шүү. Тий. Тэгэхээр би бас одоо өөрөө хөгсөж тэгээд энэ сургуульд олон жил одоо багшлын ажил хийж байгаа, олон жил удирдлагч хийгээд тэгээд эргээд энэ сургуулийг үүсгэн байгуулад тэгээд одоо их түүхтэй 3 жил бас чамгүй их одоо түүхийг бий болгочихжээ. Хугацаанд багнахан боловч тэр үйл явц бол их юм аа. Өөрнөөс одоохондоо 20 30 хүүхэд анхны жисэн бол одоо 300 гаруй хүүхэдтэй л ингээд тэгээд тэгэхээр энэ бас сайхан одоо баггүй штэ. Би өөрөө энэ сургуулийн одоо шав бүтээгдэхүүн учраас эргээд нэг бүртгэн сургуульд ингээд аваад явчихна гэдэг бас сайхан багтай. Тэгээд энэ сургуулийн хамт олонд энэ ойн баярын мэндийг хүргээд ажилд нь амжилт нь сайн мөнгөний өсөн эргэж бодож байна. За баярлалаа. Илгэмсгүүд гүцтэй охиндоо зориулсан энэ удаагийн Эрдэнэтэнтэй ярилцах цаг нэвтрүүлэгт маань Монгол Улсын боловсролын их сургуулийн харьяа гүнзгийрүүлсэн сургалтаа ерөнхий боловсролын сургуулийн захирал клиникийн профессор Монгол Улсын гавьяа тогш засцрангийн цэцгээ өгч оролцлоо. Танд энэ ойн өдрүүдийн багш нарын баярын мэндийг хүргэе. Эрдэнэтэнтэй ярилцах цаг нэвтрүүлэг нь урд урдын нэвтрүүлгүүдээс бас өргөмөц болж байна. Учир хэмээвээс энэ сайхан баяртай тохиолдуулж илгэмсгүүд гүцтэй охин тэгээ одоо цэцгээ өгшийг уулзуулж байгаа да. Уран бүтээлч миний хувьд бол баяртай байна. Үнэхээр бас дээврийн цаанд дэлхий бий гэж их сайхан үг өгдөг. Дээврийн цаанд дэлхий байдаг болохоор дэлгэр сайхан Монгол төмний минь багш түмэн ганц монголчуудаа багшлаа зогсоогүй дэлхийд бас багшилж байгаа гэдэг бас энэ баярын өдрүүдэд хэлэхэд бод таатай байна. Ингээд танд амжилт хүсье. Танай хамт олонд амжилт хүсье. Монгол Улсын боловсролын их сургуулийн илгэмсэг сайхан багш, эрхэм сайхан ажилтнуудад энэ 65 жилийнхэн ойн галан мэндийг хүргэе. Монголын өрс маш олон болдгоо гэж их нацагд орж дуу алдсан лугайдал Монголын сэтгэгч өрсийг та бүхэн өсгөн боожуулаарай гэдэг илгэмсэг сайхан үгээр энэ нэвтрүүлэг өндөрлөө. Амжилт хүсье. Баярлалаа.